Тэгээд Австралид амьдардаг 3 хүүхдийн Жаня байна. Магистрт сурж байгаа. Тэгээд одоо сүүлийнхаа семестрт сурж байна. Hello, Slay Mamas. За өнөөдөр би Back to Uni vlog хийх чинь. Тэгээд өнөөдөр миний эхний өдөр байгаа. Тэгээд хичээлд явсныхаа дараа номын сандаа суугаад тэгээд кампусаар нэг жоохон влог хий гэж бодлоо. Тэгээд ерөөхдөө би нэг өглөө хүүхдүүдэд хичээлд өгчөөд хичээлдээ суучаад номын сандаа суучаад тэгээд орой хүүхдүүд авах гээд хурдан скежүүлтэй байдаг. Тийм болохоор ингээд амар гоё тайм влог хий гэж ер нь бодож байгаа. За хичээлд явцгаая. За ер нь өглөө 6 цагаас дандаа босдог байгаа. Өглөө ер нь хүүхдүүдээсээ төрүүлчихсэн. Тэгээд зүгэн малтаасаа угаад хатадныхаа ямиг угаад тэгээд өөрийгөө бэлдээ явсан орчоод хүүхдүүдийнхээ ланчийг бэлддэг. Тэгээд ланчаа бэлдээд өөрийнхөө ланчийг бас бэлдээ. Тэгээд өглөөний цагаа уучаа сайхан гарнаа. Өнөөдөр шинэ 3-ны өдөр байгаа. Эцэг бомбо шиж байгаа мó. Уа та пашаана минийхээ пашаана. Хичээлдээ навъя. Бомбог. Австралид оюутан байх тэр тусмаа ээж байх амар завгүй гэм үү. Өглөө тэгээ босоод хүүхдүүдээ их сургуульд явуулчаад кофе гоогоо цайгаа уучаад тэгээ 2 хүү ашгүй нөгөө ойрхон сургуультай болохоор өөртөө явчихсан. Тэгээд би араас нь бэлэн болоод Мишелийг авах гартай. Нара Мишелийн хоолой өвдөд цамцтай нүдлхэн. Ийм өгч. Агаар. Кофег ууж амжихгүй Мишелийг өргөж өгч зандаа өөрийнхөө кофег уудаг өглөө. Окей. Огөр гоё аяган тэтэ. Чи яг бид хоёр хоцорлоо. Гэлцээрээ Мишелээ суугараа. За ингээ 13 жилийн дараах буцаад оюутан болж сургууль сурсан маань миний амьдралд маш том өөрчлөлт өгч байгаа. Тэгээд тэр тусмаа яг Австралийн гэр бүлэрээ ирээд тэгээ бүх хичээл нь англи хэл дээр тэгээд агсан түвшний магистрийн зэргийг авч байгаа нь өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт айгу зөв хөрөнгө оруулалт болж чадлаа гэж би бодож байгаа. Тэгээ энэ семестр маань сүүлийн семестр болохоор ерөнхийдөө хичээлдээ айгу сайн анхаарад өөрийнхөө яг мэргэжлийнхаа хувьд скиллүүдээ бас айгу сайн сайжруулъя гэж бодож байна. Тэгээд ер нь бол сурах дээрээс нь ингээ гадаадаа сурах гэдэг нь өөрөө маш том чаленж байт юм байна. За сургууль руу гоё да. Өглөө хүүхдүүдийн ланчийг хийсэн. Хүүхдүүдийн хичээлний явуулсан, буцаж ирээд өөрөө бэлэн болоод тэгээ одоо хичээлдээ явах гэж байна. За сургууль дээр ирлээ. Өглөө ланчинда бууз авч явсан. Тэгээд сая бүр ингээ өглөөний цагаа ууж амжаагүй. Сая наашаа машин барьж байгаа орондоо борц гэдэг 10 литэд. Тэгээ одоо гоё да. Одоо би паркинг дээр ирсэн байна. Та паркинг харуулъя. Тэгээ өнөөдөр бүр яг Back to Uni ингээд хичээлийнхаа эхний хичээл явж байна. Бүр семестрийнхаа эхний хичээл явж байна. Тэгээд зогсоол дээрээ зогссон байна. Зогсоол дээрээ зогсоод юу яана? Зогсоол нь төлбөртэй. Тэгээд аппликейшнээрээ ороод төлбөрөө эхлүүлээд тэгээ буцаа гаргахтаа тэрийг унтраачдаг. Тэгээд одоо манай зогсоол манай кампусаас нэлийн зайтай байгаа. Одоо энэчээс гараад сургуулийнхаа хичээл авах гэж байгаа анги руугаа бас нэлийн алхам. Тэгээ би яг одоо 5 минутын өмнө ирсэн байна хичээлдээ. Тэгээд хурдан алхахгүй бол ер нь бас нэг 5-10 минутаас хоцрох шинжтэй харагдаж байна. За ингээ манай сургууль паркинга бүр кампусынхаа бүр захт нь ингээ шийдэд өгсөн байдیں۔ Тэгээд айгүй олон машин тавих юутай зогсоолтой. Өглөөний хичээл болохоор гайгүй ингээд юу дүүрэн байна, зогсоол ихтэй байна. Тэгээ заримдаа бүр ерөөсөө зогсоол алддаггүй. За тийм кампус руу галахыг да. Одоо энэ яг энэ урд харагдаж байгаа энэ манай татвар байр. Энэ бакалаврын оюутнууд амьдардаг. Тэр цаанаас харагдаж байгаа бас татвар байр харагдаж байна. За өнөөдөр
байхдаа 33 градус ах шиг байна. Тэгээд эхнийхээ сая компьютероо барьсан, ланч бокс зөвхөндөө яцсан. Микки бас дахиад гаргахаа мартсан байна. Микки зүүж гоё юуныхаа сургуулийнхаа талаар ярьж өгнө. Тэгээд Австралид амьдардаг, магистрт сурдаг, 3 хүүхдийн ээжийн амьдрал нэг иймэрхүү эхэлдэг. Өглөө 9 цагаас хичээл авах 9-с 12 орно. Би яг одоо хоцорсон явж байна. Сая яг паркинг дээр ирэхэд 5 минут болж исэн. За энэ ингээ манай Curtin гээд ихтэй сургуулийн кампус нь эхэлж байна. Манай Curtin University маань 61,000 оюутантай. Тэг ерөнхийдөө айгүй их олон улсын оюутнууд байдаг. Тэгээд яг ранкараа бол дэлхийн ихтэй сургуулиудын 183 дорд юм байна. Тэгээд яг баруун Австралидаа бол яг номер 1-т орж байгаа. Тэр нь юугаараа номер 1-т орж байгаа вэ гэхээр төгссөн оюутнуудын одоо төгсөгчдийн ажилд орох боломжоор номер 1-т ордог. Тэгэхээр манай Curtin-ийг төгссөн оюутнууд маань 100% Австралидаа ажлын байртай болдсон байна. Дээрээс нь төгсөөд Curtin-ийн дипломтой байх юм бол үдээ starting salary гэж ярьдаг. Тэр нь бол хамгийн өндөр байд юм байна. За эхний хичээл тарлаа. Өнөөдөр эхний хичээл international marketing гэдэг хичээл орсон. Тэр нь одоо жишээ нь өөр олон улсын зах зээл рүү тухайн компани брендийг хэрхэн нэвтрүүлэх вэ? International marketing strategy буюу одоо жишээ нь манай Монгол брендээс тэг ямар нэгэн брэнд байх юм бол тэр хаан брэнд өөр орн руу буюу одоо жишээ нь Австрал руу яаж нэвтрэх вэ? За тэдний нэвтрэхэд нь юу хэрэгтэй, ямар судалгаа эхлээд хийсэн байх ёстой юм. За тэгээ нэвтрснийхаа дараа ямар бараа бүтээгдэхүүнийг хаагуур байршуулж борлуулах юм, ямар үнэтэй байх юм, ямар зар сурталчилгаа промошн явуулах юм гэдэг хичээл үзэх нэ энэ семестр энэ хичээлээр. За одоо хичээлээ тарцсан. Амын сан руу явж байна. Тэгээ Curtin дотроо ангаахын инженерийн, уул уурхайн, бизнесийн, шинжилгээ ухааны, эрүүл мэнд хүмүүнлэгийн гэсэн юм сургуулиуд байдаг. Хамгийн алдартай дэлхийд дээр бүр номер 1-т ордог нь уул уурхайн сургууль. Уул уурхайн сургуулийн бүртгэл нь бүр ирээдүйн 5 жилээр ингээд дүүрсэн байт юм байлээ. Тэгэхээр энэ сургуульд орохоор бол майнинг сургуульд орохоор бол хамгийн түрүүнд яг 10 жилээ төгсөхөөс өмнө бүр ингээд enrollment хийгээд бүртгэл хийгээд тэгжиж орд юм байлээ. Миний хамгийн хайртай гэгэрлийн орд юм байна. Хамаг цаг хугацаа өнгөрөөдөг газар минь. За би тэгээд нөгөө гэртээр ус хичээл хийж чаддгүй. Манай 3 хүүхэд ерөөсөө намайг суулгадгүй 5 минутаар бараг ээж тийм юмрхтэй гэдэг. Тэгээ номын сан бол миний хамгийн сайн найз болсон. Нэгдэх давхар гоё юутэй тийм. Хүмүүс ингээд тайма хийгээд амраад хичээл хийх юм хийгээд чөлөө давхар 4 давхар 5 давхар нөгөө хоорондоо ярьж болдог, хичээлээ хийж болдог. Тийм жижигэн хуваагч зөрөөнүүдтэй. Тэгээ 6 давхар бүр хоорондоо юу ч ярихгүй яг self quiet study ганцаархнаа ингээд төвлөрч суувал 6 давхар нардаг. Тэгээ 7 давхар 8 гоё тийм террас амраад хоол идэнгээ ном уншаад хичээл хийх боломжтой. Ийм 7 давхар номын сан байна. Одоо энийг давхрын кафед нь очиж хоол иднэ. За тэгэхээр миний сурч байгаа сургууль нь яг бизнесийн сургууль байгаа. Бизнес нэг юм. Тэгээд энд Master in Commerce гэдэг дотроо маркетингийн салдаг. Тэгээ Master of the Marketing нь дотроо Digital Marketing Specialist гэж салж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нарийн одоо маркетинг дотроо яг digital маркетингараа наривчлаад сурч байна гэсэн. Тэгэхээр яг миний үздэг хичээлүүд нь дандаа ерөнхий маркетингийн хичээлүүд эхний нэг семестр ороод тэгээ 2 дахь семестрээс эхлүүлээд яг бүр юм digital marketing-ийн юм наривчлсан хичээлүүд яг үзэж байгаа. Тэгээд энэ семестр болохоор олон улсын маркетинг, consumer behavior буюу хэрэглэгчийн зан төлөв, хэрэглэгч байгаа худалдаа авалт хийдэг вэ, ямар бараа бүтээгдэхүүн сонгодог вэ гэдэг хичээлүүд үзэж байна. Номын сангийнхаа доор
бүх оюутнуудын нэгдсэн хоол иддэг, хоолоо халааж иддэг ланч рум байдیں۔ Тэгээд тэнд ирсэн сууж сайн хоолоо халаагаад одоо хоол идчихээд дэше гарч ичээлээ нэ. Ойр нөгөө цаасар болоод бууд бүр амар ихэдэд амар гоё байгаа. Одоо бүр амар халуун мус бүр сэгсэгээд амар халуун байна. Гэтэ номын санд угаасаа амар хүйтэн байгаа уу? Өнөөдөр нөгөө номын санд удаан суух болохоор хажуудаа цамц өмссөн. Тэгэхгүй бол дээгүүрээ нэвхээ ирэхээр даараа тухтаа сууж чаддгүй, тухтаа төвлөрч чаддгүй амар төвхтэй дээ. Би тэгээд яг 2009 оноос ихэр чинь бараг 17 жил ингээд ажилласан байгаа байхгүй юу. Хамгийн анх ингээд нэгдүгээр курс оюутан болоод ингээд анхныхаа ажлыг эхэлчихсэн. Тэгмүүд яг ингээд одоо ингээд офсаа ингээд аяг өгүүлээд идэв. Бүр яг ингээд офсынхаа эрчим тойрныг би чинь нөгөө нэг айгүй юм удаан сууж гараас ингээд айгүй их юм гардаг тийм би. Босоо явахаар л ерөөсөө ингээд докторгүй ингээд ийм ерөөсөө анхаарал төвлөрч чаддгүй. Тэгэхээр ингээд нам сууж ийж миний гараас амар сайн гардыг. За миний хичээлийн булантай танилцаарай. Гэт гол эцчээд 4 давхарт гарч ирээд хоёр дэлгэцэн дээр суух туртай. Заавалжгүй өөрөөх лаптопыг нээгээд энэгээрээ бас хичээлээ сонсохгүй бол энэ компьютер руу нөгөө юу ордгоо. Нэг ордог чихвчний оролт нь ордгүй. Одоо яг өнцгөн амар гоё гарч ирж байна. Өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээ жав байгаа болохоор шинийн 3 болохоор орой битгэд бас гадуур гарнаа. Маргааш нэрээр битгэд морь үзэж байгаа. Тэгээ морин дээр гоё влог хийх гэж нэрээ бодсон. Гоё зураг мураг авъя. Тэгээд хичээлээ хийхдээ нөгөө бичлэгээ одоо ингээд төр зураг орхиод яг ингээд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхгүй бол ингээд толгой ажиллаад идэг. Яаж идэлэх вүлээ? Юу дутуулдээсэн вүлээ? Яаж бичих вүлээ ингээд толгой ажиллаад идэг. Тэгэхээр одоо би яг хичээл хийдэг мөдөнд орлоо. Оюутан болсон ч надад амар гоёсэн. Бүр нэг юм амар өөр мэдрэмж авчихсан. Тэгээ одоо миний сүүлийн семестр. Тийм болохоор би ингээд сүүлийнхаа оюутан байх хугацаанд амар гоё тийм enjoy. Тэгээд амар гоё үр дүндээ сургууль амар сайн төгсөе гэж бодож байгаа. Тэгээд хичээлээ айгуу сайн гэж бодож байгаа. Бас ажиллаа багсаасан. Тэгээ илүү хичээлд анхаараа гэсэнтэй бодолтой байгаа. Тэгэхээр ер нь айгуу их library дээр vlog хийх нэ. Тийм жижигэн гоё өрөөнүүд байдаг. Тэр өрөөнүүдийг ингээ бүхлээд амар гоё би ингээ хийх бичлэгүүд бүр ингээ айгуу олон юм санаанууд байгаа. За ингээд манай бакалавр оюутнууд, магистр оюутнууд ингээ холилдоод номын сандаа ингээ сууж идэг. Кампуст очиж ч гэсэн холилдоо үждэг. Ангин ч гэсэн ингээ холилдсон. Заримдаа ингээ бакалавр оюутнууд, магиструуд ингээ хараад ялгах боломжгүй. Тэгээд нэг миний ажигласан зүйл нь юу вэ гэхээр энд хүүхдүүд ерөөсөн тулгаж, цагийн тулгаж юм хийдгүү айгу гой санагдсан. За кампусаас паркинг руу алхахад бас хамгийн ойрхондоо би нэг 10 минут алхаад идэв. Тэгээд номын сангаас бол бүр хоол идэг. Номын сан бүр нөгөө болонд нь, паркинг бүр нөгөө болонд нь идэг. Тэгээд сайхан халуун наранд алхаж явнаа. Доктор өрнийх нэг давхраар нь дандаа үйлчлэгийн төвүүд байдаг. Хоолны газрууд тэгээд гоё тэнд Seoul Bros гэдэг айгуу гоё солонгосуулны газар байдаг. Тэр цаанаас Японы сушиний газар байдаг. Гоё суши идээд яг энэ нөгөө нэг доктор өрнийхэн доор болохоор алкогол хэрглэж болдог. Хүмүүстүүд тэгээ хичээлээд арчаад хоол идчихэд задгаа биер мэр айгуу их уудаг. Тэгээ гоё Asahi бас тэр доор байдаг. За энэ миний суух дуртай хичээлээдэг. Номын сан суугч гэсэн ингээд сургуулийнхаа доор хүссэн ингээд газраа суугаад self study буюу хичээл хийж болдог. Тэгээ бүх газар нэг амар гоё ингээд ширээ сандал бүр суу хоол халаах хэсэгч юм уу тийм ингээд бүх юмар ингээд хангаад өгсөн. Тэгээд нөгөө альж буланд өөрийнхөө гоё
space-ийг бий болгоод хичээлээ их ер нь бүрэн боломжтой байдаг. Тэгээд энэ цугаад хичээлээ ихээр бас яг юм гоё интерьертэй болохоор тэгээд цонхоор нь ингээд хүүхдүүд явж байгааг харахаар бас айгүй гоё хичээл хийдэг. Номын санд суухаас надад бас арай сонирхолтой санагдаад би бас хаяа энэ дээр суудаг. За, оюутан болоод миний стил бүр амар өөрчлөгдсөн. Оюутнууд бас айгүй тийм юм энгийн гэснэ Австралийн тавчгаа бүр өдрөө болгоо өмсдөг. Гэснэ амар casual хувцастай оюутнууд нь тэгээ нөгөө тасгалынхаа юм хослолуудыг бас хичээлдээ айгүй өмсдөг. Casual стилтэй бас надад бүр амар гоё байгаа. Бүр нэг тийм нэг гоё мэдрэмж төрж байгаа. Хичээлдээ суугаал, амын сандаа суугаал бас яг бүтэн өдөр болж амжихгүй. Заримдаа мишэлийг авах өдрөө эрт гараа явчтай. За тэгээ Австрали ирээд оюутан болсон сэтгэл үнэхээр сайхан байгаа. Хэцүү зүйл маш ихтэй. Шантарсан, стрессдсэн, үс бүрөөнд үлцэн харагдуулаад байх юм. Өөдөөс залхилаад шантарсан, стрессдсэн, уйлсан, чадахгүй байсан, мэдгүй маш ихтэй байсан үеуд айгүй их байлаа. Тэгээд магистраар сурсан. Австралид магистраар сурж байгаа. Энэ хугацаа минь үнэхээр надад бас үн цэнтэй. Маш их юм зүйлийг сурж ухаарсан. Үнэхээр бас айгүй үн цэнтэй цаг хугацаагаас өнгөрөөж байна гэж би дотроо бодож байгаа. Тэгээд 9 сард хохны аяртай. Одоо манай хичээл чинь 6 сарын 6 сар хүртэл ерөнхийдөө ороод дуусчих. Тэгээд 7 сарын 1-нд дүн гараад яг хонхны ер нь бол 9 сард болдог. 9 сард яг диплома аваад тэгээд яг төсөлтийн graduation ceremony нь 9 сард болно. Надаа яг нэг бүтэн 3 сар, 4 сар, 5 сар гэсэн нэг 3 сар байна. Сая тэгээд хичээлдээс өссөн ч бас гоё юм шүү. Толгой тарихс хэрэгээ шууд ингээ амар гоё тийм refresh мэдрэмж авсан гоё ялаа. Ямар халуун юм бэ? Өдөөс бүр навшараад яг хайлаа. Oh my god, finally. Мишэлийг явж авъя. Тэгээд өнөөдөр миний влогт хамт байсан баярлалаа. Баяртай.